Сайн уу бүгдээрээ. За ингээд миний дараагийн хэсэгт тавтай майрал subscribe дарж нэгдсэн та нартай маш их баярлалаа. Энэ удаа болохоор өмнөх бичлэг дээр үтсэн одоо хээгээ олон болгож одоо хувилгах байгаа. Харин би энэ удаа 16 ширхгийг хувилцсан одоо ингээд бэлдээд байж байна. За тэгээд үнийг хэрхэн бүтээлдээ яаж оруулсан талаараа энэ удаагийнхаа хэсгийг үргэлжлүүлж байна. За тэгээд бичлэгээ үзэхээс өмнө subscribe дарж бидэнтэй нэгдээрээ тэгээд үргэлжлүүлэн бичлэгтэйгээ хамт байж бүтээл хамтдаа урлаарай. Хоёрдугаар хэсэг маань ингээд бэлэн болж байна. Ингээд бичлэгтэй тавтай майрал. Мөрчсэн одоо гэрийнхээ даалгаврыг бол би биелүүлчихлээ. Ингээд нэг өнгөнөөс 4 ширхэг буюу ингээд 16 ширхэг 4 өөр төрлийн одоо яг та нар заасан хээгээ хийгээд ингээд бэлтчихлээ. Ингээд 2 далбаан дээр одоо жишээ нь энэ цэнхэр өнгө дээд талд нь ингэж орохгүй 4 цэнхрийн хослол гэх юм уу да одоо ингээд за ингээд хэдүүлээ нөгөө туга хаажилт аавна би нөгөө хоёрыг нь хаажилт хэдүүлээ бас ашиглана. Одоо туга мэдээж яг энэ одоо хэвлэлсэн зураасыг нь дайруулад ингээд таачлаад авчих юм шүү дээ. Нара ингээд. За тэгээ одоо яах вэ гэвэл нөгөө хийцэн байгаа энэ нь штэ. Энэ маань дээрээ орно. А доор нь болохоор арай өөр өнгө орно. Түлээ чи ингээд нэг нэгээр нь хийцэн байгаа штэ. Энийгээ ингээд зүгээр шулуунаар ингээд оёод 2-2-оор нь болгоод эхлээд холбочих юм байна. А гэхдээ та нар яаж ч болно. Би болохоор яагаад ингэж байгаа вэ гэвэл энэ далбаа маань ийм гурвалжин багхгүй юу. Тэгэнгүүт энийг одоо би яах вэ гэхээр энэтэйгээ холбож өгөх гээд байгаа учраас энэ маань бол ингээд залгагдана штэ. Залгахдахтаа ингээд өнгийг хавсарч иж одоо хавсаргах одоо холбох ёстой. Тэнгүүт энэ маань нэг жоохон сонирн болох гээд тэгэхээр би яах вэ гэвэл эхлээд нь штэ ингэж тавьж агаад залгагдахыг энэ эхлээд ингээд зургийг одоо зураасын тэмдэглээд авчээ. За тэнгүүт одоо гурвалжин маань ингэж ирэх юм бэ. Яг ингэж ирэх юм байна. За тэнгүүт одоо яах вэ гэхээр зураасаасаа оёдлын хэмжээтэйгээр ингээд гурвалжлаад тайраад өгнө. Би тэгж одоо талбайтайгаа за ингээд ийм болчих. Одоо энийг яах вэ гэвэл энэ хоёрыг чи ингээд холбож оёх байхгүй юу? За тэгээ нөгөөдхийг нь бас яг адилхан ингээд тэгээ хооронд нь холбоно гэсэн. Одоо энийг нэг үштэй ингээд шулуунаар авчна. Дараа нь одоо нарийн юм оюул зүгээр идэг. За ингээд ямар ч хэсэг холбоод авчлаа. Нөгөөдгөө яг адилхан ингээд тэгээд энэ хоёр далбаагаа хооронд нь холбох байхгүй юу? За тэнгүүтээ мөн энэ хоёр блокоо яаж холбох вэ гэвэл зүгээр л ингээд. Гэтэ гол нь энэ зурааснуудыг нь аягүй сайн нийлүүлчих хэрэгтэй. Одоо оёдлуудыг нь хооронд нь маш сайн нийлүүлчих хэрэгтэй байхгүй юу? За энэ маань бас ингээд залгагдчихна. Одоо яах вэ гэвэл энэ дээрээ энэ далбаан дээрээ энэ хоёрыгаа бас ингээд холбоод өгчихнө гэсэн үг. За ингэж оёгдно гэсэн үг байхгүй ингээд уртаашаа. За нөгөө одоо далбаагаа бас яг адилхан ингээд саях шиг холбоод энэ хоёрыг ингээд холбоод ингээд одоо шулуун оёдлоор оёнгууд юм болно. Тэмээд улаан дээр ногоонтой нөгөө талд нахгүй юу? Хараа ийм урт болно гэсэн үг байхгүй. За ингээд
Ямар ч хэлсэн ингэж харагдах юм байна. Одоо энэ нэг гол байгаа штэ. Энэ голд би нэг арай өөр ийм надад нэг ийм даавуу байгаа байхгүй юу? Энэнгээр яг зургийн жаац шиг энэнгээр жаацлаад хүрээ хийгээд тэгээ голдоо оруулаад өгчээ. Тэгээ нэг тал нь болохоор 48 см байгаа. За энд албаа маань болохоор ойролцоогоор өргөн нь 25, урт нь 65 байгаа байхгүй. Тэгэхээр та нар яг энийг орлуулад арай нэг өөр даавуу олдвол хийчих болно. Эсвэл дан энэ хээгээрээ ч явсан болно. Тэгэхээр яг жоохон сүргүүл харагдах юм байна. Тэгээ та заавал юм Harry Potter гэхгүйгээр ямар ч гэсэн энэ хээгээ олвол хийгээ сурчвал өөр ямар нэг юмд оруулах боломжтой шүү. За тэгээд энийгээ хийчээд тэргээд уулзъя. За тэгээ голынхаа даавыг болохоор би 10 инчээр авчлаа. Тэгээд үүний доор юу байх вэ гэвэл энэ нөө Harry Potter гэд бичиг байгаа шүү дээ. За энэ бичиг маань ингээд бас хүнжилтөө оруулаад өгчий. Угаасаа ингээд хевлээд бичсэн байгаа юмыг бас ингээд хаялттай нэш. Тэнгүүтээ энэ маань бас яг ингээд 10 инч байгаа байхгүй юу? Яг 10 инч болгоод ингээд тэгшлээд одоо юуныхаа голоор ингэж оруулж өгнө. Штэ энийгээр энэ хоёр талд нь нарийнхан гүйлгэчий гэж бодлоо. Тэгэхээр за нэг 2.5 байхад болно доо. Би сайн нэрээ дэлгүүр авч байгаа. Тэгээ энэ даавууг энэ ч одоо нэг 50 40 60 хэмжээтэй байхгүй сантиметр. Энийг би $2 авсан ш нь нэг. Эднийх ингээ нэг юм хямдрахаараа айгүй гоё хямдарчдаг. Тэгээд ийм үед наалтахгүй би зарим үед одоо мөнгөтэй байвал тэгэл аваад хадгалчт. Яг хөө хэлбэл зургууд нь солигдоод явдаг байхгүй. Тэгээд тэрэнд бол яг хөө заримдаа ийм юмнууд нь юу ячт. Загвар нь хуучрна ч гэдэм үү. Тийм болчт. Тэнтэй ах тий. За тэгээ энэнгээр хоёр талд нь ингээд бариад аях байхгүй. Арай нөгөө юунаасаа ялах гад л байгаа юм л да. За ингээд ямар ч гэсэн нүүр хэсгийн маань гол одоо зүйдлүүд маань ингээд бэлэн болчлоо. Ийм болсон. Ямар болсон бэ? Одоо энэ эргэн тойрон арай нэг өөр юмар явна. Би бодохдоо штий. Энэнгээр л явчих гэж бодоод байна. За ингээд энэ удаагийн манд бичлэг ингээд өндөрлж जैन. Дараагийн бичлэгээрээ хэдүүлээ энэ өнгөн дээрээ бас одоо эмжээрийн зүйдэл хийн. Дээрэс нь хүнчлийнхаа арыг бас бэлэн болгоод тэгээд одоо ширхэд бэлтнэ гэсэн. Мөн бичлэг маань таалагдсан бол та subscribe дарж одоо сувгийн маань дэмжихээ битгий мартаарай. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Бай.